Hi cherries, за өнөөдөр бүгдээрээ Blackpink in your area. За Blackpink хамтын талаар ярилцах болно. За миний хувьд бол би Blink хүн гэдгийг та нар сайн мэдэх байх. Blackpink хамтлагийн үнэхээр үнэнч фэн нь. Ялангуяа би одны skincare хаяг болон энэ YouTube суваг дээрээ Blackpink хамтлагийн мэдээллүүдийг байнга ойр ойрхон хүргэдэг байгаа. За бүр Blackpink биш юм гэхэд Blackpink-ийн аль нэг гишүүнээр дандаа ойрын сонь сайхныг бол одоо хуваалцдаг. За тэгээд өнөөдрийн бичлэгээр болохоор Blackpink-тэй холбоотой сонь сайхан талаар ярилцах болоо. За хамгийн түрүүнд бүгдээрээ Blackpink хамтлагийн Jennie-гээр эхлэе гэж бодож байна. За Jennie болохоор яг миний хувьд гэх юм бол bias байгаа. Би дөрвөлөнд нь хайртай. Энийг сайн хэлэхгүй бол хүмүүс тэрийг ялгалаа, тэрийг илүү их ярьлаа, тэрийг аягүй бага ярьлаа гэж хүмүүс бодоод байдгаа. Тэгээд яалчгүй миний bias. Jennie учраас би Jennie-г үл ялэг жоохон урт ярьж магадгүй шүү заа юм. За хамгийн түрүүнд Jennie өнөөдөр Парис хотод болж байгаа. Chanel-ийн загварын шоунд бол оролцсон байна. За хамгийн түрүүнд Jennie-гийн өмссөн хувцсыг та нар хараарай. Би бол анхаарчаад пажама өмссөн юм байна гэж шууд бодсон. Яагаад тэгэхээр яг энэ биетэй хувцс биш, яг гэртээ өмсдөг унтлагын хувцс буюу одоо пажама бол өмссөн байсан. Тэгээд ийм нэмгэн материалтай одоо бие дэвтэйхэн тийм пажама байдаг шүү дээ, ийм силк материалтай ч гэдэг юм уу тий. Тэгээд өнгөний хувьд болохоор ийм гоё завсрын гоё өнгөсөн. Тэгээд цүнхэн ч гэсэн бас л яг ийм пастел завсрын өнгө байсан л та. Тэгээд ийм шар өнгийн цүнх болон хумсны өнгөөч гэсэн. За тэгээд утасны фон кейсээ бас пастел өнгөө сонгож өгсөн юм. Тэгж гоё хослож матч хийлгэж өгсөн гэх юм уу. За тэр бас их гоё харагдчихсан. За үүнээс гадна хувцас үс засалт бол бас их гоё яасан. Үс засалт нь яг юм чойлогтой болгосон. Тэгээд юм сул долгионтой үстэй. Тэнгүүтээ нүдний бодолт бас их гоёсэн юм. Смоки учраас Jennie илүү тийм дог харагдуулж байсан. Тэгээд нэг зүйлийг бас их гайхсан. 2026 онд пажама тренд болох юм бахтаа гэж бодсон. Яагаад тэгэхээр саяхан одоо хэд хоногийн өмнө Rose маань YSL-ийн одоо загварын шоунд оролцохдоо ч гэсэн бүр их пажама өмссөн. Бүр богино пажама. Тэгээ яг Jennie болохоор арай өөр загварлаг те гадуур өмсөх болохоор нэг тийм хамлон загвар байсан бол Rose-гийнх болохоор бүр яг гэртээ өмсдөг. Тэгээ бүр ингээд пөни тэшиг ингээд унждаг юм унжуурхтай байсан. Тэгээд зарим хүмүүс яг шүүмжлэн лэлээ хүшийн Rose юу өмссөн юм бэ? Гэрээсээ гараад ирсэн юм шиг харагдаж байна тий. Зүгээр унтаал босч ирээл загварын шоунд оролцож байгаа юм шиг харагдаж байна гэсэн хүмүүс байсан. Тэгвэл яг энэ зүгээр тренд юм шиг байна. Трендэл дагна шүү дээ. Тэгээд бид нар ч гэсэн Blackpink-ийн охтуудаа бас дагна. Тэгэхээр 2026 онд яачгүй энэ одоо олон брэндүүдийн загварын чиг хандлага нь бол яалтчгүй пажама юм шиг мэдрэмж өгсөө. Бас яг тийм завсрын эсвэл ийм зоримог бас өнгөнүүд ч гэсэн бас загварын чиг хандлагт орж ирэх юм болоо гэж бас бодсон. За тэгээд үүнээс гадна болохоор Jennie одоо яг энэ загварын шоунд оролцох гээд солонгосоос нисэх тэр бас ийм тренд басан гэх юм уу. Олон хүмүүсийн ярианы сэдв басан. Яасан бэ гэхээр Jennie 2X гэж яж магадгүй эсвэл нэг нь одоо хүртэл үргэж байгаа V гэж яж магадгүй. Гэхдээ V-гээс салсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Ямар ч тач энэ хоёрт үргэсэн нь бол тодорхой. Тэгээд энэ гурав хамт нэг онгоцон суугаад Парис руу ниссэн гэсэн тийм мэдээлэлүүд бол гарсан. Тэгээ яг сайн судлаад үзсэн чинь эхлээд Jennie ирээд хэдхэн минутын дараа K ирсэн юм билээ. Бараг цагийн дараа 54 минутын дараа гэлүүдээ V ирсэн юм билээ. Тэгэхээр яг тэр өдөр болохоор хоёр өөр нислэхээр Парис руу ниснийг бид нар мэдгүй нэг онгоцон суугаад явцсан гэж ойлгосон юм шиг байгаа. За тэгээд Jennie V2 анх одоо болзооны цуурхал дэгдсэн үе та нар сайн санаад үзтээ. Тэр үед яасан бэ гэхээр нэг нэрээ нуцсан хурамч хаягнаас гэх юм уу да. Jennie V2-ын хувийн зургнуудыг ингэж дэлгэсэн шүү дээ. За яг тэр үед та нар нэг зургийг сайн анзаараарай. За тэр нь болохоор нэг юм сүмдэр залбирж байгаа зураг байгаа. Тэнгүүт Jennie яг тэр өдөр V-тэй болцож байхдаа ийм цав цагаан өнгийн урт ханцуутай цамц өмссөн байсан. За тэнгүүд яг энэ гарны энэ хэсэгт нь ийм хар өнгийн хээ угалцтай одоо ийм хэлбэр дүрстэй цамц өмссөн байгааз. Тэнгүүд Jennie дараа нь яг тийм цагаан өнгийн цамц өмссөн. Нүдний шил зүүцэн би хамгаалагч нар хамгаалж байгаа. Тэгээд нэг газар руу орох үед нь өмсөн цамц яг тэр сүмдэр ахуулсан цамц хоёр бүр яг адилхан байсан. Энэ одоо тохиолдол байх уу? Энэ бүр яагаад байх боломжгүй заяа. Сүмдэрх зурагч айл дээр үн зураг. Гэтэл тэрийг мэдсээрэж бараг 1-2 жилийн дараа Jennie яг тийм цамцыг өмсөөд явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол Jennie V2 үерхдэг. Одоо үерхдэггүй байлаа ч гэсэн үерхдэг байсан гэдэг нь бол баттай гэж би хэлмээр байна. Миний хувьд. Одоо тэгээ тийм байна. Тэгээ үүнээс гадна бүр саяхан одоо бараг 1 сарын өмнө нөө 2 сарын өмнө нөө Jennie одоо
LA-д байхдаа дуу бичлэгийн студид, за тэгээ V бас LA-д байхдаа дуу бичлэгийн студ, тэр хоёрын студ нь адилхан байсан, хамт байсан гэсэн тийм мэдээллүүд явж илээ. Гэхдээ энэ үнэнч байж болно, худлаач байж болно. Яагаад тэгэхээр LA-д хамгийн мундаг одоо Conway Recording Studios гэдэг нэртэй газар юм байна. За тэнд ингээд мэдээж хамгийн л одоо шилдэг газар нь л одоо уран бүтээлчид очиж дууга бичүүлнэ шүү дээ. Тэгэхээр Jenny одоо рекорд хийж байх үеийнх нь зургийг оруулсан. Тэнгүүд V бас тэр газар очисон. Тэнгүүд энэ тэр хоёр заавал хамт байна гэсэн үг биш шүү дээ. Явцсан байж болно шүү дээ. Хамгийн сайн газар дээр ноцсон чинь л тэр үед тэр хоёр бичлэгийн студид хамт байсан гэж бас ойлгож болохгүй. Гэхдээ хамт байсан ч гэж магадгүй. Ямар ч ийм зураг бол явж байсан. Тэгээд нөгөө Парис яг энэ загварын 7 хоногт оролцохын өмнө өчигдөр Jenny айгуу тийм завхарлаг бас гоё харагдчихсан нэг юм урт юм джинс өмсөн. Джинсний яг доотлын хормоны хэсгийг ингээд нугалцсан хэрнээ нэлээ урт учраас ингээд нугалж байгаа шүү дээ хумаад. Тэнгүүд нөгөөдлийн зүгээр ингээд өөр норгцсон. За тэр надад айгуу зүүн харагдчихлээ. Тэгээд өнөөдрийн өнөөдөр Chanel-ийн орчин тайз маш гоё харагдчихсан. Та нар Chanel-ийн ер нь яг уур амьсгалын юм классик гоё байдаг л да. Тэгээд маш гоё од ирхэсийн юм гэрлэн одоо бөмбөлгүүдийг ингээ байрлуулж өгсөн одоо гэрлийн авчуур шиг юм ингээд байрлуулсан учраас тэн дээр загварын одоо охтууд наас цааш алхаж байхдаа ч гэсэн маш гоё тийм үлгэрийн атмосфертэй тий айгу гоё харагдчихсан. Үүнээс гадна Jenny яг тэр их таалагдсан юм шиг Jenny тэнд айгу очиж ургаад аруулаа. Тэгээд өөрөө Instagram хаяг дээр сая хэдхэн цагийн өмнө постлоод оруулсан байсан. Надад л тэр үнэхээр гоё харагдсан. За одоо бүгдээрээ хөөрхөн Jisoo-гээ ярьцгаая. За Jisoo болохоор Gigi Hadid-ийн ex нөхөр Zayn Malik-тэй 10 сарын 10-нд хамтарсан шинэ дууга цацах юм байлээ. Энэ хоёрын хослол надад аягүй тийм маш их хүлээлтийг үүсгэж байгаа байхгүй. Zayn Malik Jisoo-тэй дуулж штэ. Тэгээ энэ хоёрын жанраас айгүй өөр штэ. Тэгээ хамтарч дуулах ч учраас миний бодлоор зүгээр маш гоё хайрын дуу дуулах болов гэж би бас бодоод байгаа. Тэгээд хүмүүс болохоор Jisoo 10 сарын 10-нд дууга цацж байгаа штэ. Тэгээ бидэрт өмнө нь хийн төгжсэн юм биш штэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад гэж бодсон бэхээр нөгөө Jisoo-гийн Earthquake гэдэг дуу шүү дээ. Тэрэн дээр нөгөө утсан дээр 10 цаг 10 минут гэж гарч байдаг тий. Тэгэхээр 10 цаг 10 минут гэхээр одоогийн 10 сарын 11 бидэрт тий шинэ дууга энэ өдөр цацнаа гэдгээ урьдчилаад бидэрт зүгээр ингээд сануулж ирсэн юм байна гэсэн тийм таамаглалыг бол гаргацсан байсан хүмүүс. Гэхдээ би бодохдоо заавал ингээд учир холбогдлоор ингээд холбохгүйгээр зүгээр л Jisoo 10-ын тоон дуртай байж бас болно шүү дээ тий. 10 цаг 10 минут 10 сарын 10. Та нараас юу гэж бодож чинь? За тэгээ үүнээс гадна болохоор Парист болсон Deadline гэдэг Blackpink-ийн тоглолтын үеэр Jisoo өөрийгөө бүр ямар тийм humble, маш гоё тийм тайван, мундаг хүн гэдгээ өөрт тулгарсан асуудлаа яаж шийдэж байгаагаараа фэнүүдэд баталсан гэх юм уу? За яасан бэхээр яг Парист болсон тоглолтоороо Jisoo өвдгөө гинтэйгээд одоо шалбалцсан гэх юм уу ингээд жоохон тус гарцсан. Тэгээд тэр үед хүмүүс чинь ингээд сандаж мандараал тий эсвэл үүдэн дээр арын албаны хүүе ингээчтэй тэгээч гэдэг хүн жоохон ингээд зурс ингээд ааш сангаа гаргаж болно штэ. Тэгэхгүй Jisoo маш тайван баг юу ч болоогүй юм шиг. Тэнгүүд нөгөө арын албаных нь наас цааш гүгээд хахад Jisoo ингээд зүгээр юу ч боломж зүгээрээ гэл ингээд яг тэр үйл явдал маш олон фэнүүдийг ялангуяа тэр тоглолтыг үзчихсэн, лайваар үзээд ингээд бодитоор үзчихсэн хүмүүст бол маш гоё мэдрэмжийг өгсөн гэж байлээ шүү. За үүнээс гадна Jisoo маань Seoul National University буюу одоо Сөүлийн их сургуулийн харьяа хүүхдийн эмнэлэгт 100 сая воныг бас хандилсан юм. Гэхдээ энийг олон нийтэд цацъя гэж бодоогүй хэрнээ арын албаных нь энэ мэдээллийг Jisoo манай эмнэлэгт одоо хандилсан штэ гэдгийг олон нийтэд мэдгдсэн гэх юм уу. Тэрнээс Jisoo өөрийгөө зарлаад өгөөч. Би ингэж хандилж байгаа шүү гэж ил тод хэлхийг хүсээгүй. Гэхдээ яг сайн үйл гэдэг чинь цаанаасаа л их хэмжээний од юм чинь тэгэл шуум ингээл гис гэл дийгдчихлээ юм л да. Blackpink хамтлагийн Deadline тоглолт өмнө нь одоо ингээд цагийн хуваарь гаргацсан байсан шүү дээ. Одоо өдөр 5-аа гаргацсан байсан. Одоо Bangkok ч юм уу, эсвэл Seoul ч юм уу. Энэ улс орнуудад 2 өдрөөр тоглоно. Ерөнхийдөө дандаа 2 өдрөөр тоглодог. Гэсэн чинь нөгөө апдейт хийгээд зарим улс орнууд дээр нэг хоног нэмсэн мэлээ. Одоо шинэ миний одоо санаж байгаагаар Хонконгд байсан, Бангкокт бас нэг өдөр нэмсэн байсан, Тайванд бас нэг өдөр нэмсэн байсан баха. Гэх жишээний. За одоо би та нарт маш гоё мэдээ дуулах гэж байна. Та нар анхааралтай сайн сонсоорой. За яасан бэ гэхээр яг миний уудаг beer буюу Asahi брэнд маань Blackpink хамтлагтай хамтран ажиллаж байгаа байна 2025 онд. Энэ бол үнэхээр гайхалтай мэдээлэл. Яг вэ гэхээр та нар YG Entertainment-д Blackpink хамтлаг маань хараалагддаг мэдчих байгаа шүү дээ. Тэнгүүтээ сая 2024 оноос хойш болохоор манай дөрөв тусынхаа карьерийг бол хөөсөн байгаа. За одоо жишээ нь яг миний санаж байгаагаар бол одоо Rosé гэхэд одоо Black Label-ийн харьяа байдаг шиг санагдаж байна. За Jenny болохоор Odd Atelier, за Lisa маань болохоор Loud, Jisoo маань болохоор Blissoo гэд өөрийн компанитай болсон тий. Яг энэ соло карьераа хөөж байхдаа өөрийн хариалагддаг ч юм уу эсвэл өөрийнхөө компанид хувийн карьераа хөөгөө явчихдаг гэсэн үг.
одоо Blackpink хамтлагийн дуу, одоо тэр нэр бүх юм нь ерөөсө YG Entertainment-ийн өмч гэсэн үг байхгүй юу? Та нар энийг бол сайн мэдж байгаа тий. Blackpink хамтлагч айл үжиний дэлхийн шилдэг октын хамтлаг болсон учраас Blackpink хамтлагаараач тэр тусдаа карьераа хөөж байхдаа ч тэр дандаа дэлхийн хамгийн номер 1 шилдэг брэндтэй одоо luxury брэндтэй хамтардаг. Тэнгүүтээ 2025 онд болохоор Blackpink хамтлаг маань Asahi-тэй хамтарч байгааг би анх мэдчихэд вау. Бид нар яг сайн монголчууд сайн мэдгүй байж магадгүй те. Asahi чинь Японы номер 1 брэнд юм лээ шүү. Японы шүү дээ. За тэгээд Asahi брэндээс болохоор надад маш гоё энэ бэлгийг өгсөн байгаа. За одоо шинэ энэ болохоор юм гоё. Сивүр байна. За энэ болохоор ийм аяг байгаа. Маш ийм хөнгөн. Тэгээ хоёр аяг надад өгсөн байхгүй. Нэг нь ийм мөнгөлөг саарл өнгөтэй. Энэ болохоор ягаан өнгөтэй. Яа тэгэхээр Blackpink хамтлаг Asahi-тай хамтарч байгаа учраас мэдээж ягаан аяг гарах нь ойлгомжтой. Тэгээд аяг гоё тийм хөнгөн. Тэнгүүд энд хүүтэн биер хийнгүүд, эсвэл хүүтэн хийнгүүд энд ингээд бичгэн хар өнгөтэй болдог. Blackpink. Харин тэр мөнгөлөг саарл аяганд нь хүүтэн юм хийчингүүд тэр нь ягаан бичгтэй болчтой. Супер гастай. Надад бол энэ аяг үнэхээр их таалагдсан. За тэгээ үүнээс гадна хараа ийм гоё стикерүүдийг өгж байгаа юм билээ. Вау. За тэгээд Asahi Super Dry Blackpink-тэй хамтарсан компанид ажиллана. Монголд хэрэгжиж байгаа. Тэгээд ийм гоё мерчтэй болохыг хүсвэл та нар маань Asahi Mongolia-гийн Facebook хаяг болон Instagram хаягийг дагаад мэдээлэлтэй нь ойрхон байгаараа яаж энэ урамшуулалд оролцох талаар гэд бүх мэдээлэл бол яг энэхүү хаягуудад байгаа шүү. За тэгээд мөөнөө өчигдөр шинэ гэрлүүгээ нүүсэн. Тэгээд надаа энэ хоёр аяг нь айгу таалагдсан байхгүй юу. Тэгээд саарл аягийн би юусоо олсонгүй гэрээсээ өглөө гарахтаа нүүж явах хугацаанд хоёр охин маань ийш тийш нь савруу одоо хайрцагруул хийцсэн юм шиг байгаа юм. Гэртээ очиод бүр сайн хайж үзнэ. Тэгээд надаа энэ аяг бол үнэхээр супер санагдсан. Офис өрөөтэй болсон учраас за яг тэрэн дээр бас энэ дэвүүрээ байрлуулнаа ард талтаа. За одоо бүгдээрээ Lisa гэрээ. За би энэ стикерийг энэ микний саундэр наач гэж. За Lisa маань болохоор сая iPhone 17 гараад бүр хэдхэн хонож байхад онгоцны бодол дээр яжсэн чи яг нэг фэн нь iPhone 17 авцсан. Тэгвэл Lisa харсан чи 17 авцсан юм гэл ингэж байгаа байхгүй. Тэгсэн чи Lisa яг тэр өдөр ийм үйл явдал болчоод хэдэн хоногийн дараа Lisa өөрөө iPhone 17-тай болчихгоотаа тэрийг гаргаж ирээл амар өнгөрч мөнгөрөөд тэгвэл өөрөөсөө гинт ингэ ицсэн юм шиг ба тэрийг ингэ нууж магаад яана би юу хийчихвэ гэдэг шиг те. Ямар гоё юм бэ. Lisa болохоор хувийн стилисттэй болсныг та нар мэдж байгаа. Яг хувийн стилист бол байсан л да. Тэгвэл Nanist гэдэг нэртэй бүр үнэн зөв кул хөхөн Lisa-гийн стилистээр ажиллаж эхэлсэн байлаа. Ялангуяа 2023 оны Coachella-с хойш Nanist гэдэг нэртэй стилисттэй болсон. Сүүлийн үед болохоор ялангуяа Lisa-гийн өмсөж байгаа хувцас нь бүр цаанаал нэг тийм үнэхээр гоё харагдаад байгаа шүү дээ. За үүнээс гадна болохоор нэхмэл хувцас байна. За энэ болохоор LV брендийн загварын шоун дээр Stray Kids хамтлагийн Felix-тэй уулзж байгааг та нар харсан бах те. Тэрэн дээр Lisa-гийн өмсөн хувцас ийм нэхмэл материалтай байсан. Нэхмэл ойдолтой. Тэнгүүтээ тэр хувцсыг болохоор яг short-нч тэр ер нь бол LV брендийн одоо уур амьсгал гэх юм уу одоо те тренд энэ загварын хэм маяг нь болохоор дандаа л ийм нэхмэл маягийн хувцснууд бол харагдчихжээ. Тэгээ Lisa болохоор яг л багаар биш харагдчихсан. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё харагдчихсан. За дараагийн гишүүн болохоор одоо бүгдээрээ Rose-г ярья. Rose болохоор та нар миний одын skincare дээр оруулж байсан рилийг үзсэн баг. За тэн дээр Bella Poarch-тэй нэг хамтраад дуусан LA-д байхдаа. Тэгээ Jenny хамт явжсэн гэдэг та нар тэр бичлэг үзсэн л ах те. Тэгтээ тэр дууга хамт ингээд бичүүлээ, дууга ингээд зохиогоод дуулцсан хэрнээ, дуунд бэлэн болцсон хэрнээ тэр дууга олон нийтэд цацаагүй. Ер нь цацахгүй юм шиг байна лээ. Яагаад тэгснийг би мэдэхгүй. Гэхдээ Rose хэлэхдээ хит хитэн шалтгаанаас болж би тэр дууг цацахгүй гэсэн. Тэгэхээр миний бодлоор одоо Bruno Mars чинь ямар залуу илээ те. Bella Poarch чинь TikTok-ч охин штэ. Яг мэржлийн дуучин бол биш. Хувийн харьцаанаас ч гэдэг юм уу, зан характераас ч гэдэг юм уу, maybe жоохон Rose таалагдаагүй. Тэгээд за энэ дуу ер нь цацгаа болий гэсэн байж болно. Эсвэл нь штэ тэр дуу хамтарсан чинь яг сэтгэлд нь хүрээгүй нэг л тийм явцгүй санагдаад тэр дууг ер нь цацгаа болий л гэсэн юм шиг байна. За тэгээд Rose та нар зарим усаас мэдгүй байж магадгүй. Айлын ганц хүүхэд бол биш шүү дээ. Дээрээ нэг игчтэй өөрөөс нь яг 4 насаар игч 1993 онд төрсэн Alice Park гэдэг игчтэй юм байна. Rose ч болохоор өөрөө 97 оных. Тэгээд энэ Rose-гийн аав нь болохоор хуульч, тэгээ эгч нь болохоор бас хуульч мэрэгчлээ юм бэлээ. Тэнгүүдээ бас инфлюенсер. Гэтэ яг үнийг хэлэхэд Rose-тэй үнэхээр төстэй. Яалчгүй л эгч төс үнэхээр адилхан юм бэлээ.
Миний бодлоор аав ээжийн зургийг би харж илсэн л да. Ааваасаа гэхээс илүү ээжтэйгээ илүү их адилхан юм билээ. Рүсээ сүүлийн үед эгчтэйгээ хамт AMA Music Awards дээр Рүсээ эгчтэйгээ хамт явж байсан. Арын одоо тайзны ард ч гэсэн эгчтэйгээ явж байсан. Тэгээд би нэг ярилцлага нь үзсэн чинь Рүсээ би маш завгүй байдаг учраас аав ээжтэйгээ тэр болгоныг уулзаад байх цаг зав надад байдаггүй. Тэгээд хамт байхаар яг чанартай цаг зав гаргаж сайн чадахгүй байгаа. Би эндээ маш их гэмшиж байгаа. Би гэр бүлдээ маш хайртай. Аль болох би гэр бүлтэй хамт байхыг хичээж л байгаа гэдээ хөөх юм тэгжсэн. Хичнээн завгүй байгаа ч гэсэн үүрэг ухамсарлаад ганцхан ихчтэй юм чинь ганц ихчтэй илүү ойрхон байгаа л тэгэл байгаа юм шүү байна. Аль нэгнэнд илүү зохицуулахыг хичээгээд байгаа юм болов уу гэж би бас бодсон. Тэгээд би нэг зураг харсан байхгүй тэгээд юм хөвгчлөлтэй хөөрхөн санагдсан. Одоо зураг гэх юм уу. За тэр нь болохоор ингээд Blackpink хамтлаг байна. За тэнгуүтэ Blackpink хамтлагийн менежерүүд нь яг ийм хүмүүс байдаг гэдээ харуулж байгаа. Тэнгуүтэ Blackpink хамтлагийн одоо бие хамгаалагч нэнгүүд ийм залуучууд байгаа байхгүй. Тэгээ ер нь бас нэг анзаарж байгаа нь BTS хамтлагийн Mr. Lee гэж залуу байна шүү. Тэр бие хамгаалагч нь бас нэлээд одоо сошиал дээр бол од штэ. Яг тэрнтэй адилхан сүүлийн үеийн K-pop одуудын ч гэдэг юм уу. Одоо бие хамгаалагч нар айгүйх олон нийтийн анхаарлыг татдаг болсон гэх юм уу. За тэр од яах вэ? Би хамгаалагч руу илүү нүд тусдаг ч гэдэг юм уу. Би хамгаалагч ямар үүдэл гаргаж ийн гэдгийг хүмүүс бас давхар анхаардаг болсон байна. Намайг жоохон байхад бол одоо гэдэг юм Paris Hilton ч гэдэг юм уу, Britney Spears, Christina Aguilera энтрийн би хамгаалагч бол хүмүүс нэг анзаардаггүйсэн шүү дээ. Одоо болсон чинь тийм тренд үүссэн юм шиг байна. Тэр одуудын би хамгаалагч нь ямар хүн бэ гэдгийг бас давхар анзаардаг болсон юм болов уу гэж би бас бодсон. За тэгээд өнөөдрийн бичлэгт хамтайсан та бүгдэд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол доор комент хэсгээр зүрхэн эможи үлдээгээрэй. Зүрхэн эможи зөндөө үлдээгээрэй. За үүнээс гадна дараагийн бичлэгэн дээр би оддын хаусыг оруулъя гэж бодож байна. Тэгээд оддын хаус 6 дээр хэн гэдэг алдартны гэрээр зочлмоор байгаагаа яг энэ доор комент хэсгээр бичээд өгөөрэй. Тэгээд би сайн харж агаад хамгийн их санал авсан тэр оддын гэрээр зочлох болно. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Bye.